асуулт суур өвчин буюу тэ архуу өвчний талаар энэ бас яг юу хэлэх вэ? Энэтэй холбоотой ямар зардлууд гарах вэ? Мөн энэ дээр бас хүлээлгийн хугацаа байгаа юу те? Энэ талаар мэдээлэл өгөөч. За тэгэхээр яг нь суур өвчин буюу архуу өвчнийг олон улстай нэлэхээр бол ерөнхийдөө бол одоо гэдэг нь 3 болон түүнээс дээш сарын хугацаанд өвдсөн тийм ээ. За тодорхой хугацаанд сэтэрдэг. Өвдөж байсан тийм өвдөж байсан. Тийм ерөнхийдөө өрсөндөө хэлээд байгаа. Тэгэхээр яг даатгалын компанийн хувьд болохоор манай одоо даатгалын бүтээгдэхүүн нь болохоор архуу өвчний хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчлэгийг төлж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хоёр төрлийн зардал гарч байгаа юм л да. Нэг нь хурц сэдрэл, нөгөөх нь хяналтын эмчилгээ. Тийм архуу өвчний хяналтын эмчилгээ. Тэгэхээр ер нь бол яг хурц сэдрэл гэдэг маань юу гэхээр яг мэдээж хүн юу гэж хэлж байна тийм ээ. Ямар нэг суур өвчтэй байж болно. Тэгээд тэр нь тодорхой одоо өөрийнх нь амьдралын хэм маягаас ч юм уу те болоод сэтэрдэг ч юм уу те. Энэ тохиолдолд гарч байгаа хэвтэн болон амбулатороор үзүүлэх үйлчилгээ энэ төрлийн зардлыг даатгалын компани тодорхой вакцийнхаа лимит хүртлээр төлөөд явж байгаа. Гэтэл нөгөө нэг хяналтын эмчилгээ үйлчлэгийг гэхээр яг юу хэлээд байна гэхээр нөгөө магадгүй одоо хүнд хэлбэрийг хожуулна шүү дээ тий. Одоо бөөрний диализтэй байдаг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө энэ ч нь болохоор тогтмол энэ диализ аппаратанд орж ирэх шаардлага гардаг тий. Тэгэхээр энэ ерөнхийдөө зардал нь даатгалын компани одоо хамгаалт биш. Магадгүй одоо ингэж явж исэн ч гэсэндээ нөгөөдгөө сэдрэл болж байгаа байж болно. Энэ яг хурц сэдрэлийн үеийг л ерөнхийдөө даатгалын компани хамгаалж байгаа. Мэдээж хэрэг даатгалын хүлээлгийн хугацаа ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр хүлээлгийн хугацаа бол архаг одоо хож өвчин дээр байгаа. Тэгэхээр группөө хувь хүн гэдгээс хамаарат 10-аас 12 сарын хүлээлгийн хугацаатай байдаг. Энэ талаас нөгөө өмнөх асуулт дээр бас зөвхөн хэлсэн тийм. Тэгээ энэ нөгөө гэрээ сунгагдаад явж байгаа тохиолдол ямар нэгэн хүлээлгийн хугацаа байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүлээлгийн хугацаа бол зөвхөн эхний жил ярьж байгаа шүү дээ. 2 жилээс буюу гэрээгээ сунгасны дараа бол архаг хож өвчин дээр бол ямар нэгэн хүлээлгийн хугацаа байхгүй. Тэгтээ бол яг түрүүний хэлдэг хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчлэгийг бол бид нар олгодож байгаа тийм. Харин л дийлэх хүмүүс бол хяналтанд байж ах хэвээр тэр зүйлүүд манай дээр бол олгохгүй шүү дээ тийм. За тэгэхээр архаг хож өвчин маань ерөнхийдөө тодорхой хугацаанд сэтэрдэг тийм. 3 болон түүнээс дээш сараар өвдөж байгаа тэр өвчнийг гэж тодорхойлж байна. За архаг хож өвчнөд холбоотой одоо хурц сэдэрлийг намдаах болон хяналтын одоо эмчилгээний дээр зардлыг бол даатгал компаниас төлнө. Мөн хүлээлгийн хугацаа хувь хүн болон одоо групп даатгалагч нараас хяналтын биш хурц сэдэрлийг намжаах. Зөвхөн хурц сэдэрл дээр хяналт нь болохоор тусдаа өөрөө энэ маань бас одоо юу гэдэг нь за улсаас ч гэсэндээ хяналтанд явж байгаа хүмүүс тодорхой хөнгөлөлтөөр явуулдаг. Даатгалын компани хувьд яг хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчлэгийг төлж байгаа шүү. Ер нь яг архаг хожлоор хүмүүс заримдаа ер нь суур өвчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө архаг хож өвчин бас ингэдэг байхгүй нөө. Заавал том хүн, настан төрсөн хүнд байх хэрэгтэй юм шиг ойлгодог тийм. Гэтэл магадгүй одоо жоохон хүүхэд хүртэл одоо бронхиттэй байж болох байхгүй. Тэгэхээр бронхит гэдэг маань өөрөө яг эмнэлгийн хэллэгтэй бол архаг хож өвчний нэг одоо хэлбэр. Тийм бааш. Тэгэхээр заавал одоо гэдэг манай хүүхэд яг л архаг хож өвчтэй байдгийн гэсэн тийм асуудлууд тавигддаг. Энэ нь болохоор хэлэхэд бол тийм нөгөө нэг хож өвчин гэдэг маань бол ер нь эмчлэг бүрэн эмчлэгдээгүй байж байгаа л нөгөөдг нь эргээс сэтэрж шүү дээ. За. Суур өвчин буюу те архаг одоо хож өвчний хурц сэдэрлийг намжаах эмчилгээний зардлыг болол даатгалын компаниас нь алгана одоо хамгаалтынхаа лимитээр олох боломжтой. Мөн хүлээлгийн хугацаанд дөрөвний хэлсэн хувь хүн болон группээр даатгуулж байгаа тохиолдлоос хамаарат 10-аас 12 сарын хугацаанд байна. Гэхдээ даатгалын гэрээний сонголт буюу 2 дахь жилээс болвол хүлээлгийн хугацаа гэж байхгүй. За бид дотоод эрүүл мэндийн даатгалын хамгаалттай холбоотой иргэдээс ирдэг түгээмэл асуулт хариултуудад хариулахыг хичээлээ. Тавантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1821 11 утас болон амар даатгал амар иншүрэнс гэсэн фэйсбүүкээр дамжуулан чатбот дээр дамжуулан мэдээлэл авах боломжтой. Амар даатгал хамгийн амар.